Энэ бичлэгээр бид өмнө нь манай сувагт орж ирсэн 3 учир битүүлэг гэмт хэргүүдийн шинэ мэдээлэл, одоо үед юу болсон, хэрэг яаж шийдэгдсэн талаар ярих юм. Ийм одоо үед шалгагдж байгаа түүхүүд сувагт орохоор маш олон үзэгчид нэхэж асууж энэ хэрэг юу болсон, шинэ мэдээлэл байна уу гэж байнга шахууд чатаар болон сэтгэлээр асуудаг тул манай сувагт орсон энэ 3 хэргийн ахиц явцын талаар ярих цаг нь ирсэн гэж бодоод энэ бичлэгийг бэлтгэн хүргэж байна. Та эдгээр хэргүүдийн талаар тус бүрийн бичлэгүүдийг үзээгүй бол энэ бичлэгийг ойлгох нь юу л бол. Тэгэхээр өмнөх бичлэгүүдийн холбоосуудыг тайлбар хэсэгт оруулсан байгаа. Та бүхэн санаж байгаа бол 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдөр манай сувагт 35 жил илрээгүй хэрэг яг одоо илэрх гээд байна уу гэсэн нэртэй нэгэн нууцлаг хэргийн талаар бичлэг орсон билээ. Хэргийн талаар товчхон дурдвал 1988 оны 9 дугаар сарын 20-ны өдөр Америк нэгдсэн улсын Нью Мехико мужийн Бэлэн гэдэг жижиг хотод дугуй унахаар гэрээсээ гарсан 19 настай Тара Калико бүсгүй орс ураггүй алга болсон юм. Хожим цагдаа нар бүсгүйн явсан зам дагуу эрен хайх ажил зохион байгуулад эд зүйлсийг нь замын хажуугаас олсон ч бүсгүйн хувь заяаны талаар мэдээлэл өгч болох ямар ч баримтцэлт олоогүй лээ. Хэдий энэ хэрэгт с 'ижигтэй нэг машин байсан гэдэг нь гэрчүүдийн мэдүүлгнээс ил болсон ч шалгалтаар ямар ч үр дүнд хүрээгүй. Хэрэг гарснаас олон сарын дараа өөр мужаас Таратай төстэй эмэгтэй машинд өөр нэг хүүтэй хамт хүлэгдсэн. Амыг нь тагилсан байгаа зураг олсон ч энэ яг Тара мөн эсхийг, тэр хүүгийн хэн гэдгийг, ер нь энэ ямар учиртай эвгүй зураг болохыг ч тогтоож чадаагүй байдаг. Тухайн үед хэрэг гарсан Бэлэн хотын шерифийн хүүч энэ хэрэгт холбоотой байх гэсэн мэдээ гарсан ч энэ нь амд амтсан яриа төдий зүйл болоод мөн л замхарсан. Ингээд энэ хэрэг 35 жил учир нь олдохгүй байсаар манай сувгийн бичлэг гарах үед буюу 2023 оны 6 дугаар сард тухайн бүс нутгийн шериф гэнэт 5 минут орчмын мэдээлэл хэвлэлд гаргасан юм. Тэр мэдээлэлдээ тэртэх 35 жилийн өмнөх энэ учир битүүлэг хэрэгт ахиц дэвшил гарсан, шийдэгдэх шатандаа орсон шижигтнүүдийн нэрс болон хангалттай нотлох баримтууд зэрэг бидэнд байгаа. Хэргийг прокурорт шилжүүлж байгаа тул удахгүй хэрэг шийдэгдэхээр дэлгэрэнгүй мэдээллүүдийг өгнө гэж мэдэгдэж байлаа. Гэвч энэ явдлаас хойш 2 жил гарсан болсон ч ямар ч нэмэлт албан ёсны мэдээ гарсангүй. Манай сувгийн байнгын үзэгчдээс ахуулаад Америкийн нэгдсэн улсад ч гэсэн энэ хэргийн үргэлжлэлийг хүлээсэн хүмүүс их байгаа нь тэдний бичсэн сэтгэлдлүүдээс харагдаж байна. Би ч үе санахаар энэ талаар мэдээлэл хайх боловч одоо болтол ямар ч албан ёсны мэдээлэл олоог нь харамсалтай. Албан ёсны ямар ч мэдээлэл байхгүй тул хүмүүс өөрсдийн таамаглаа дэвшүүлэх нь зам ёсны хэрэг билээ. Хүмүүс хууль хүчнийхэн 2023 онд энэ мэдээллийг гаргаад прокурорт шилжүүлэхэд нотлох баримтууд нь шаардлага хангахгүй байсанд тэндээс хэрэг буцаагдсан байх. Шериф яарч ийм мэдээлэл гаргасандаа буруутсан байх гэж үздэг. Хэрэг прокуророос буцаад мөрдийн шалгах ажиллагаа үргэлжилсэн ч хангалттай баримт олдоогүй тул эргээд мухардаж гацаанд орсон байх гэж таамаглацгаажээ. Эсвэл бас нэг таамаглал байгаа нь тэд мөрдөн шалгах ажиллагааныхаа нэг хэсэг болгож ийм мэдээлэл гаргах замаар сэжигтнүүдэд тагнаж байгаад ямар нэг хачирхалтай үйлдэл хийхийг нь эсвэл бибитэйгээ энэ талаар холбогдох нь гэж тагнаж байсан ч энэ нь бас л үр дүнд хүрээгүй тул таг болсон байх гэж таамаглал дэвшүүлцгээдэг. Ямар ч байсан энэ хэрэг ямар ч үр дүнд хүрээгүй болоод ахин 2 жил гарan тагчиг байх гэдэг нь ойлгомжтой. За дараагийн ярих хэрэг бол 2022 оны 4 дугаар сард Мексикт гарсан Дебани Эскобар гэдэг эмэгтэй учир битүүлэг үхлийн хэрэг юм. Энэ хэргийн талаар бичлэг манай сувагт 2022 оны 6 дугаар сард орж байсан бол нэмэлт мэдээлэлтэй богино бичлэг тухайн оныхоо 7 дугаар сард мөн орж байсан. Энэ маш олон ойлгомжгүй баримтуудтай хэрэг бөгөөд цогцт нийт 3 удаа задлан шинжилгээ хийсэн ч гуруулаа бие биенээсээ зөрүүтэй дүгнэлтүүд гарч одоо болтол нэгдсэн дүгнэлтэд ч хүрээгүй маш бодлонтой хэрэг юм. Хэргийн талаар энэ бичлэгт бүгдийг нь ярих боломжгүй тул та бүхэн энэ хэрэгтэй холбоотой 2 дэлгэрэнгүй бичлэгийг үзэж хэргийн талаар ойлголт аваарай. Өмнөх 2 бичлэгт гарсан маш олон ойлгомжгүй хоорондоо зөрчилдсөн баримтууд 3 жил гарны хугацаа өнгөрсөн байхад огт шийдэгдээгүй. Хариултууд нь олдоогүй хэвээр байгаа нь гайхалтай. Тэр үедээ Мексикийн нийгмийг донсолгож, олон мянган хүн гудамд гарч жагсаж, ерөнхийлөгч нь хүртэл энэ хэрэгт шудраг ёс тогтоож, гин буруутнуудыг заавал олно гэж амлаж байсан ч цаг хугацаа өнгөрч хэвлэл мэдээлэл энэ хэргийг анхаарахаа болж, нийгмийн анхаарал сулрах үед цагдаа хууль хүчнийхэн ч огт хичээл зүтгэл гаргахаа болсон гэжээ. Гэхдээ энэ хугацаанд юу нэмэгдсэн бэ гэхлээр аавыг ингээд байгаа хүний талаар янз бүрийн мэдээллүүд гарах болсон байдаг.
3 жилийн өмнө манай сувг энэ бичлэгийг хийж байхад Дебаныгийн төрсэн аав мэтэр бичээд байсан ч бодит байдал дээр хойд аавна гэсэн мэдээлэл одоо үед гарсан юм. Тэр эхлээд охиныхоо хойноос тууштай тэмцэж буй аавын дүртэй байсан ч энэ хугацаанд бас тимч сайн хүн биш мэт болоод ирсэн байна. Хойд аавыг нь хүмүүс Дебаныг өөрийг нь хэвлэлд ярихаас илүүтэй дандаа хэрэгэл ярьдаг гэж буруутгаж байсан бол тэр охиныхоо өхлөөс ашиг хонжооч хайсан гэцгээж эхлэв. Эхлээд тэр охиныхоо хэргийн түүхээр гэмтэргийн сэдвтэ гадны цувралд эрхийг нь зарах гэж үтсэн гэсэн мэдээ гарсан бол дараа нь бүр хэрэг гарсан Нуэво Леоне Мужаса Мексикийн парламентд дэвших гэсэн гих мэдээ гарч дагвар охиныхоо өхлөөс байж болох бүх ашиг шимийг хүртэх гэсэн нэгэн гэж түүнийг буруутгах болсон юм. Мөн энэ хэрэг одоо болтол ямар ч үр дүнд хүрээгүй. Хэнийг ч олж шийтгэх байтугай с ิจ гтэн ч олж тогтоогоогүй нь Мексикийн хууль хүчнийхэн ямар ихээр авилгад идэгдсэн тод жишээ гэж үздэг байна. Хэрэг гараад жил гарны дараа Дебаныгийн цогц олддог буудлын 2 ажилтнаг буруутгаж хариуцлага тооцох гэж байна гэсэн мэдээ гарсан нь тэд анх камерын бичлэг байхгүй гэж цагдаа нарт худал хэлж хэргийн мөрдлөгт саад учруулсан гэж буруутгагдсанаас өөр нэг ч хүнийг баривчлаагүй юм. Магадгүй жирийн нэг алуурчин холбоотой байсан бол энэ хэрэг аль эрт илэрчих байсан ч амбан захирагч Самуэль Гарсиягийн найз нөхөд энэ хэрэгт холбоотой тул хууль хүчнийхэн хав дараад байгаа. Олон ч баримтууд ил болсон ч цагдаа хууль хүчнийхэн хэргийг бодлуулад хайсан гэж таамаглал дэвшүүлдэг. Энэ ярьсан зүйлс гэхдээ огтоос албан ёсны мэдээнүүд биш. Энэ хугацаанд интернет орчинд хүмүүсийн л дэвшүүлсэн таамаглал үзэл бодол гэдгийг ахин хэлмээр байна. Тэдгээр бичсэн хүмүүс яг нийгэм дунданд байгаа Мексик хүмүүс гээд эдгээр зүйлсээ бичиж хуваалцсан нь бусад хүмүүст илүү үнэмшилтэй таамаглалууд шиг байдаг гэжээ. Ер нь альва хэргийн талаар албан ёсны байгууллагуудаас мэдээлэл гаргахгүй, ойлгомжгүй ингээд удаан хугацаагаар хайчаар мэдээж ард олон өөрсдийн таамаглал, хардлага сэргэлгээ дэвшүүлэх нь байдаг л зүйлсийн нэг үлээ. Хэдий энэ хэрэг маш олон ойлгомжгүй баримтуудтай ч одоо болтол албан ёсоор золгүй байдал гэдэг дүгнэлттэй хിവэрэ байгаа хэрэг юм. Аливаа нээлттэй үн зөв мэдээлэл нь гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх чухал орчныг бүрдүүлдэг. Өнөөдөр та бүхэнд миний санал болгомоор байгаа нэгэн цуврал нь Монголын хамгийн дүүлэнтэй гэмт хэрэгүүдийн ард нуугдсан бодит түүхийг өгүүлэх нэгэн цоошинт баримтат цуврал юм. Гэмт хэргийн цуврал гэх энэ шинэ бүтээлд мөрдлөгийн явц, хохирогчдын яриа, бодит баримтуудаар үндэслэн бүтээгдсэн нь энэ цувралыг илүү сонирхолтой болгож байна. Дүүлэнд бодит хэрэгүүдийн мөрдлөг, нотлох баримтууд дээр үндэслэн сэрэмжлүүлэг болгох зорилгоор бүтээсэн гэмт хэргийн цуврал олон ангит баримтат киног та Univision болон Look TV-гээс сонгон үзээрэй. Univision-ийн Монгол багцыг 12 сард 50% хөнгөлөлттэй 7450 төгрөгөөр идэвхжүүлээд цувралаа үзээрэй. Миний аймасан дэрсэлтэй байдал үүсэж байна. Тийм бараан уцтай эрэгтэй хүн явж байсан. Энд бол итгэхэд бол үнэхээр хэцүү байна л гэж л. Олонд ил болоогүй баримтууд. Гэрч хогчийн бодит яриа. 6 өөр түүх, 6 өөр гэмт хэрэг. Гэмт хэргийн зураг баримтат кино. (2024 оны 8 дугаар сарын 14-нд манай сувагт Буратийн хамгийн дүүлэнт хэрэг гэдэг бичлэг орсон. Энэ хэргийн талаар товчхон иргэн сануулбал 2024 оны 4 дугаар сарын 11-ний өдөр сэсэг бүсгүй гэрээсээ таксинд явж мөн найз нартайгаа уулзна гэж гараад орс ураггүй алга болсон байдаг. Хожим тэр найз нараасаа салаад Станислав Норбоев гэгч хэдхэн хоногийн өмнө цэнгэний газар танилцсан залуутайгаа машинд уулзсан голж тогтоож Норбоевч алга болсон байгааг мэдсэн юм. Сэсэг 2 хүүхэдтэй нөхөртөө байсан ч Станиславтай тэр орой яах гэж уулзсан нь тодорхойгүй. Нөхөр нь тэр үед өөр хотод ажиллаар явсан байх үед эмэгтэй хүүгүүдээ гэрт нь үлдээгээд гарсан нь энэ байлаа. Ингээд 90 хайх ажил үргэлжилж хэд хоногийн дараа бүсгүй машиныг нэгэн орон сууцны хороол дотроос олсон юм. Машиныг нь хэн тэнд аваач тавьсан нь тодорхойгүй байсан бөгөөд хамт алга болдог залуу Норбоевын эд зүйлс бичиг баримтыг ч хүмүүс эзгүй тал газраас өвсөн дундаас олов. Мөн хамгийн хачирхалтай нь Норбоевын маш их цус тэр газрын ойр орчимд асгарсан байхыг бас олж тогтоосон. Мөрдөн шалах ажиллагаагаар сэсгийн машин хотын хяналтын камерт өртсөн бичлэгүүдийг олсон ч ямар нэг хэрэгтэй мэдээлэл тухайн үед энэ баримт хууль хүчнийхэнд өгөөгүй юм. Ямар ч байсан гэрчүүдийн мэдээллээр нэгэн эрэгтэй энэ хэрэгттэй холбоотой байж болох зүйл тогтоогдсон ч бичлэг орж байх үед буюу 24 оны 8 дугаар сард тэр хүнийг хэн болохыг тогтоогоогүй байсан билээ.
Ингээд энэ хэрэг таг чиг болж шинэ мэдээлэл нэмэгдэлгүй байсаар 2025 оны 3 дугаар сард буюу хэрэг гараад бараг жилийн дараа сургаггүй болсон залуусын цогцыг олсон байдаг. Орхигдсон гараашуудын нэгэнд машины доод талыг орж харах зориулттай яам буюу нүхэнд цогцуудыг гялгар уутаар ороогоод орхисон байжээ. Энэ үед мэдээд цогцсны муудсан үнэр тэр хаваар ханхалж байсан бөгөөд уутыг нь задлахад бүр ихээр тархаж цогцс байгаа нь тодорхой болсон юм. Цогцсуудыг шууд хэн болохыг тогтоох боломжгүй байсан бөгөөд тэдний хувцас болон бүсгүйн хурундах бүгжээр сэсэг болон стас нарын цогц гэж урьдчилсан байдлаар таньжээ. Хожим харин ДНХ шинжилгээгээр тэдний цогц гэдэг нь албан ёсоор батлагдсан юм. Шинжилгээгээр цогцуудаас буудуулсан шарх олж энэ л тэдний үхлийн шалтгаан болсон гэв. Ингээд хэргийн талаар ахин ямар нэгэн мэдээ гаралгүй тасарч байгаад гинэт 2025 оны 11-р сарын 5-ны өдөр мэдээ гарсан нь хэрэгтэн илрүүлсэн гэх мэдээ байлаа. Хууль хүчнийхний мэдгдснээр хэргийг 40 настай эрхэлсэн тодорхой ажилгүй их хэмжээний өр зээлтэй эрэгтэй хүн ганцаараа үлдсэн гэжээ. Бурайдын мөрдөн шалгах хилцэн ахлах мөрдөгч Мария Михайловскагийн мэдгдснээр хэрэгтэн эрэгтэй өмнө нь хууль хүчний байгууллагт ажилладаг нэгэн байсан гэсэн юм. Тэр 2021 онд ажилласаа халагдаад хэрэг үйлдэлээ ажилгүй өр зээлэнд баригдаж мөн сэтгцийн эмгэгч ажиглагдж байсанг олж тогтоосон гэв. Хэрэгтэн үргэлж хэн нэгэн дагаад ажиглаж байгаа шиг санагддаг талаараа хүмүүстэй хуваалцаж байсан ч нөгөөдөл нь төдийлөн анхаарал хандуулаагүй гэсэн юм. Хууль хүчнийхний мэдэгдэж байгаагаар хэрэгтэн 4-р сарын 11-ний өдрийн орой Сэсэг болон Станислав нарын дотор нь уулзаж байсан бүсгүй машиныг хараад шууд дотор нь орж суугаад тэднийг буугаар айлган сүрдүүлээд эзэнгүй газар руу машинаар нь явцгаасан. Тэнд очиод залуусыг буудаж алаад үн хүрэх эд зүйлс бэлэн мөнгө зэргийг нь аваад цогцуудыг гаргаж хаяад Сэсгийн машиныг унаад явсан байна. Тэр цогцуудыг үлдээсэн газар нь хүн төдийлөн явдаггүй газар байжээ. Алуурчин бүсгүй машиныг байрнуудын дунд аваачиж хаяад 13-ны өдөр өөрийн танилтайгаа уулзахаар Сотниково тосгон руу явж тэндээсээ машиныг нь зээлээд 13-даа цогцууд дээр иргэн ирж ачиж аваад хожим олддог хаягдсан гараашуудын тэнд аваачиж нүхэнд хаясан гэж тогтоосон юм. Үүний дараа тэр 20-ны өдөр Сотниково тосгонд иргэн ирээд найздаа машиныг нь өгөхдөө найзыгаа бас буудаж алаад гараашт нь хийчихсэн байсан нөгөө цогцнууд зөөсөн машинаа гарааштай шатаасан байна. Алуулдаг найзын хамаатнууд энэ үед гэрт нь орж ирэхэд алуурчин тэднийг бас буугаар сүрдүүлсэн ч нөгөө хэд нь алуурчныг анхаарлаа сулруулах үед нь зогтааж чадсан гэжээ. Ингээд цагдаа нар ирэхэд алуурчин өөрийгөө бас тэндээ буудаж хөнөөсөн байдалтай байсан юм. Шатсан машинаас Сэсэг болон Станислав нарыг буудаж алсан бууг олсон байдаг. Гэхдээ цагдаа нар энэ хоёр хэргийг хизээнээс холбож хизээнээс нэг алуурчинтай хэрэг гэж ойлгосон талаар ямар ч мэдээлэл нийтэд ил байхгүй байгаа юм. Энэ бүх мэдээлэл ил болох үед хүмүүс бас өөрсдийн сэтгэл таамаглал бодлоо сошиал сүлжээнд нээлттэй илэрхийлж байсан нь нэг л хуурамч санагдаад байна гэцгээж эхлэв. Энэ нь ямар очиртой вэ гэхлээр алуурчны эхнэрийн хэвлэлд хийсэн зүйлс болон анхан шатны хэргийн материалтай зарим зүйлс зөрж байгаа явдал юм. Хэрэг гараад удаагүй байхад Стас Норбоевын хувийн эд зүйлс хитвч зэргийг хүмүүс олсон. Мөн цогцод олдох үед Сэсгийн хурунд бүгж зэрэг байсан нь цагдаа нарын дэвшүүлсэн аллахын гол сэдэлтэд зөрчилдөж байна гэжээ. Цагдаа нар алуурчныг мөнгөгүй үр шир ихтэй бөгөөд залуусыг алж эд зүйлсийг нь авсан гэж хожим хэлсэн нь дээр дурдсан үнэт зүйлс нь олдсон гэх анх ил болсон баримттай эрс зөрчилдөж байгаа юм. Мөн хэдий хүн мөнгө хэрэгтэй байлаач зүгээр нэг гоёл чимэглэл болон халаасантах их биш мөнгөний төлөө 2-2 хүн ална гэж байх уу гэж гайхацгаж байлаа. Эдгээрийн дээрээс алуурчны эхнэр хэлэхдээ 4-р сарын 20-ны өдөр цагдаа нар надтай холбогдохдоо нөхөрчин алуулсан байна гэсэн. Харин бүр хожим л Сэсэг болон Норбоев нарын хэрэгтэй гинэт холбоод эхэлсэн. Бас бидэнд тийм их өөр шир байгаагүй. Манай нөхөр ажилгүйч гэсэн хүн алж дээрэмттлээ тийм байдалтай байгаагүй гэв. Тэр мөн өгсөн хүнийг сэтгцэн өвчтөй байсан гэж дүгнэхтэй ойрын хэдэн жил огт уулзаагүй хүмүүсээс нь мэдүүлэг авч ийм дүгнэлт гаргасан байсан. Манай нөхөр хууль хүчний байгууллагт ажилладаг байсанд өмнө нь өчнөн удаа ажлынхаа шаардлагаар сэтгцээ шалгуулж байхдаа хизээч ямар ч асуудал гарч байгаагүй гэж ярьсан байна. Мөн эхнэр нь мөрдөгчдөд байгаа гих бичлэгийн талаар ярьсан нь нөхөр нь 184 см өндөртэй туранхаа биш ер нь биерхүү хүн байхад танаа нөхөр энгээд үзүүлсэн бичлэгт буюу залуусын алуурчны бичлэгт байх хүн хамаагүй туранхаа байсан гэжээ. Эхнэрийнх нь яриаг найз нөхдөнд ч баталсан бөгөөд мөнгөний асуудал байсан ч тийм их биш. Бас сэтгцэн өвчтөй мэт ямар ч шинж анзаарагдаагүй гэж ярьцгаасан юм.
Алуурчны ойр тойрныхноос гадна маш олон хүмүүс цагдаа нар энэ дуйлантай хэргийг бушуу хаах гээд хоёр өөр хэргийг хооронд нь холбосон. Тэр дундаа алуурч нь өөрөө амьд биш байгаа цагдаа нарт бүр азны юм болсон байх гэж үздэсгэж байгаагаа янз бүрийн сайт группүүдэд бичцгээсэн байлаа. Гэхдээ мөн л энэ бүхэн алуурчин гэдэг байгаа хүний ар гэрийнхэн ойр дотныхны л хэлсэн ярьсан зүйл гэдгийг санах хэрэгтэй. Тэгэхээр энэ хэрэг үнэн бодитоор илэрсэн үгүй юу гэдгийг магадгүй цаг хугацаа харуулах үзье. За ингээд дүгнэж хэлэхэд гэмт хэрэг гэдэг тэр дундаа өнөөдрийн энэ ярьсан шиг учир битүүлэг 3 хэрэг илрэх гэж тийм амаргүй олон сар жил шаарддаг гэдг нь харагдаж байна. Эхний ярьсан Тара Каликогийн хэрэг 30 гаруй жил болсон ч одоо хэрн таг байгаа бол Дебаны бүсгүйн хэрэг болон буриадад гарсан хэрэгүүд магадгүй хууль хүчнийхнийх нь нэр хүнд муутай байдлаар шалтгаалж ард түмний итгэлийг төдийлөн татаагүй өөр хувилбарт хүмүүс илүү итгэж байж болох юм. Энэ хүрээд манай энэ удаагийн бичлэг төгсөж байна. Та бүхэн маань бас өөрсдийн таамаглал ямар хувилбарт итгэж байгаагаа сэтгэлээр бичиж үлдээгээрэй. Удахгүй улам сонирхолтой бичлэгүүдээр уулзцгаая. Баяр та.